Одоо нуус ном дээр бол хүн оюун ухааныхаа хүчин чадлын дөнгөж 5% ашигладаг гинэ. Тэгэхээр энийг бас нууцлаад их байхгүй л дээ. Нэг 3-4 сууг солонгоч нь үзчих юм бол оюун ухааны хүчин чадлын 20% тийш яваадаг шүү дээ. Толгойд нөгөө л баатрууд төр хэлдэг шүү дээ. За фест нэг 3-аас 6 цаг суудаг улс их олон болоод байна. Ингэх юм бол фест төр үзсэн эрэгтэй хэрэггүй мэдээлэл яваад шүү дээ. Ингээ 30% яваад өгч. Тэгээд хөгжим сонсох, өргөц хөгжим сонсоод байдаг хүн болвол тэгэл дээр нь димиолаа ярих, дискод, шоудах гэл юус мунтах залуус тийм ээ. Тэр нь гар утсаж айх тэр юм байна. Ингээд өглөө сэрэнгуутад гар утсаа нэ, орой ундахтаа ага шүн сэрээд хардаг байхаа зарим хүмүүс. Ихэр чинь бол 5 байтугай 5% үлдэж байгаа нэг юм л дээ. Тэгээд дээр нь зарим багш яаж заадаг вүлээ, хүн өөрөө яаж ханддаг их вэ гэхээр зурхаа өнцгүүлчихэд байгаа юм л дээ. Би энийг хэлж өгдөө. Тэгэхээр одоо энэ яг сурч явах хугацаанд энийг хямгатай байцгаая. Ингэх юм бол жирийн хүн зөвхөн 5% ашигладаг бол бид нар 50% ашиглах боломжтой. Сонир байгаас тийм ээ. Одоо фэйсээс жоохон холдоол киноны ганцыг үлээч юм. Ингэх юм бол тийм боломж байх нь шүү дээ. 100 гэх юм бол гэгэрч нь л дээ тийм ээ. Бурхан болчихно. Тэр хол юм. Тэр ямар ч амьдрал дээр бол нэг 40%, 50% нэмэгдэх боломж байна шүү дээ. Тэгэхээр 40-50%-ийг ашиглаж яах гэдэг бол жирийн хүнээс 10 дахин илүү хүчтэй байна да. Оюун ухааны өгч тийм ээ. Тэгээд би бол зүгээр яг хингийгээр ярих юм бол гадуурх сургалт жижиг жимийг зүүж ягаал их том системийг үүсгэх гэдэг юм л да. Уг цаа санаа нь бол. Тэгээд багш нь энийг тэр болгон ойлгодгоо, сурагч нь бүр ойлгодгоо төрөлцсөн байдаг. Ингээд нэг төрөлцөд дуусуулдаг байх нь шүү дээ. Тэгэхээр манайх яадаг вэ гэхээр эхлээд системээ томоор нь харуулдаг. Уул гэх юм бол уулаад хараарай гэл. Дараа нь ой мод байна шүү, хад байна шүү гэсэн харуулдаг байхгүй. Тэгээ бид нар эхний өдөр хичээл Монгол улсын их сургуулийн шинээр ирсэн хэтэлний багш аавыг хин гэдэг вэ гэд хэлдэг болцсон байна шүү дээ. Эхлээд хингийн хэлнэ л дээ. Аав ээж ах гэж ихтэй дүнхтэй дүүг нь урд нь чи гэдэг үг тавьчих юм бол чиний аав болоо явчихна. Ингээд сонгоо яваад байдаг юм л дээ. Тэгэхээр хүн нэг мэдсэн чинь 3 цагийн дараа л энийг хэлдэг болцсон мэт юм орт өгүүлэр. Тэгэхээр саяын орт өгүүлэр хэлж байгаа хүн гэдэг чи одоо энэс хэцүү өгүүлэр гэж юу яах анх үзэж байгаа юм. Бусд нь бол амархан болоо явчихна л да. Их мэт. Тэгэхээр би ахаад автаа хэлэхэд бол би ерөнхийгээс нэрвчл цаад. Тийм байна. Эхлээд томыг харчаад түрүү нэр дурдсан 3 сүлгэр дээрээс энийг онцлсон байдаг байхгүй юу? Юун дээр 3 хүний нэрийг хэлт юм л да. Одоо энэ 3 бол одоо улс орны байдал хэцүү байна. Энэ 3 улсыг аваа явуучих юм биш үү гэсэн чинь нөгөө хоёр нь сумыг л захирч чадна. Яадаг вэ гэхээр жижиг жижимийг хараад иддэг болсон юм байна. Харин жүг бол янз цооц хоёр бол чадна. Яг гэхээр тэд нар бол том харддаг гэж. Тэгэхээр димиг цараатаа том харж ээж наривчлт юм байна л да. Тэгэхээр нэг хутгийн мэлхий гэж ярьдаг мөн үү? Нэг жалган дороо хөвтсөн байгаа юм бол жалганыхаа ор авчмал харна шүү дээ. Тэгшээтэй. Тэр би юу хэлэх гээд нөхөхээр болж өгвөл багш хүн тийм ээ сургууль мужуулагч хүн болвол уулын орой дээр гарах хэрэгтэй юм. Тийм л иргэн тойрон сайхан өөж харагдаж шүү.